Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ комик том 5 таймерл тоглоомын хориг. 1-р бүлэг. Хаалган доторх ертөнц. Илгээмж. Бямб гаргийн өглөө айвааны өрөөнд зөвхөн гарын чимээ сэнсний уйтгартай дуул сонсогдож байв. 17 настай айван дэлгэцэн дээр тоойсон нүдэрээ харж гараа хурдан хөдлөхнө. Тэрээ Dark Realm тоглоомын шилдэг 100 тоглогчийн нэг байсан ч энэ өдөр ядарсан бололтой. Айван илгээмжирлээ гэж ээжийн дуу утас шиг шуугав. Тэр босхийг хүсэхгүй байв. Гэвч илгээмж гэх үгийг сонсоод тэр хаалга руу алхав. Ээж нь хачиргалтай хар хайрцаг барин зогсож байв. Ямар ч компани нэр хаяг байхгүй. Зөвхөн гялалтсан мөнгөн үсгэр бичигдсэн нэг өгүүлбэр. Чи сонгогдсон. Тоглоод хожвол шагналч хамаагүй лээ. Нэг хогийн лим байх гэж ээж нь эргэлзэв. Харин айваны зүрх хурдан цохилж эхэлжээ. Тэр хайрцгийг аваад өрөөндөө орвоо. Хар диск. Хайрцаг дотор ганцхан ширхэг хар диск байв. Дискэн дээр The Inner World гэж бичсэн байлаа. Зааваргүй тодорхойлтгүй. Энэ одоо хакерын вирусын биш үстэй гэж Эван бодов. Гэсэн ч тэр дискээ компьютерт хийв. Автоматар суулгаж эхэлсэн. Гарчхны дэлгэц гарч ирв. Зөвхөн нэг боломж 6 үе. Хожил эсвэл мөнхөд гацах. Айван инээмсэглэв. Тоглоомын сорилт түүнд үргэлж таалагддаг байсан. Тэр эхлэх товчийг дарлаа. Гэнэт дэлгэцэн дээр гэрэл цацарч өрөө бүхэлдээ гэрэлтэв. Айван нүдээ анив. Толгой нэргэж биеийн хөнгө болов. Түүний сэргэд тэр тоглоомын дотор байгаа. Ичидийн ертөнц. Айван өөрийгөө асар том ойд хэвдэж байхыг олов. Моднууд нь өндөр, мөчрөн гэрэлдэг. Тэнгэр нь ягаан синхэр үнгээр ээлжлэн анивчна. Түүний хувцс өөрчлөгдөж хуйг хөнгөн хуйг нуруунд нь сэлэм харин зүгдсэн байв. Гарын ярьсанд синхэр гэрэлцэн тоо гарч ирвэ. Бүх үеуд 6 үетэй. Эйм энэ бол зүгээр л тоглоом. Тийм бидтэй гэж өөртөө шивнэсэн. Тэр босоход урд нь асар том чулуун хаалга гарч ирвэ. Хаалган дээр сийсэн бичээс. Эхний үе 5 хэсэгтэй хэрэг бүтлгүйтвэл үүрд 1-р төвшөндүүлдэнэ. Та билнэ үү? Эвэн хаалга төвшин тоглоомын дүрм тодорхойгүйч буцах аргагүй мэдэж байв. Сорилтууд. 1-р сорилт. Хурамч гэрэл. Түүний өмнө 3 зам гарч ирв. Зүүн замд гэрэлтэх чулуу, баруун замд харанхуй, дунд замд ус байв. Түүний гарт ганцхан зүйл гэрэл хуурамч үед сүүдэрч ихнэ. Айван харанхуй замаар явхад төгсгөлд нь түлхүүр болсон. 2-р сорилт. Цагийн лабиринт. Хан дээрх цаг 10 минутаас тоолж эхэлсэн. Лабиринт өөрөө хөдөлж байв. Айван ханд үлдээсэн тэмдгүүдийг ашиглаж 7 минут үлдэхэд гарах гарцыг олжээ. 3-р сорилт. Хил шинийн эзэн. Нэгэн мангас түнд. Би чамаас 3 онцгой асууя. Нэгийг ч буруу хэлбэл үрд чулуу болно. Хизээч буцахгүй. Ирдгүй зүйл. Цаг хугацаа. Хоосон байхад дүүрэн байхад хоосон. Гутал. Юу ч хэлж чадахгүй ч бүхнийг хэлдэг. Тойл. Мангас алга болж түүнд гэрэлтэг зүрхний чулуу үлдээ. Ингээд тэр үеэ давсан байна. Бүх онцгойн таажээ. 4-р сорилт. Өөрийн сүдэр. Гинт айваны өмнө түүний яг адилхан хуулбар гарч ирв. Хуулбар нь түүний бүх хөдөлгөөнийг давтаж түүнтэй тэмцэх хэрэгтэй байв. Айван өөрийн хөдөлгөөнийг зогсоож хуулбар нь зогсогдолж. Айван өөрийн хөдөлгөөнийг зогсоож хуулбар нь зогсоход гинтийн хөдөлгөөн гэж хуулбарыг ялваа. 5-р сорилт. Анхны босс хар тойл. Төгсгөлд нь асар том хар тойл гарч ирв. Тойл айваны бүх аимшигыг харуулсан. Ганцаардл бүтлгүүд айлган сүрдүүлэг. Босс түүний довтлохыг тусган харуулдаг байв. Айван юу ч хийж чадахгүй байлаа. Тэр ядрах шахсан үед нь гинт хажуунаас нэгэн дуу сонсогдов. Тойлыг хагалахгүйгээр ялж чадахгүй. Гэхдээ зэвсгэр биш. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч хагалнаа. 5-р хэсэг. Найз ба түүний тусламж. Нэгэн залуу байв. Нийл ягаан нүдтэй, цагаан үстэй, мөн айван шиг хуйгтай. Түүний нэр Кян. Би энд хэдэн жил гатсан. 1 жил, 10 жил цаг хугацаа энд өөр гэж Кян хэлв. Кян тун зааварчлага өгсөн. Хоёулаа хамтдаа тойл руу харъя гэж. Айван аимшигаас айхгүй байж тойлонд хөрөв. Тойлхоо гарч босс нь ялагдсан. Ингээд 1-р үе дуслаа. Шагнал, шин зэвсэг, Кян хэмээгч хамтрагч. Айван гүн амцгаа ав. Гэвч тэнгэр дахин харанхуйлж урд нь шинэ хаалга гарч ирвэ. 5 үе үлдлээ гэж Кян хэлв. Гэхдээ 2-р үеийн бүхнээс улам хэцүү байх болно. Айван сэлмээ чангатв. Хамаагүй хамтдаа явцгаая.
Элсний цаг ба мартагдсан хот. Элсний далай. Айван нүдийн нийтэл толгой дээгүүр нь 3 сар игнэн зогсож байв. Тэнгэр улбар шар. Элс хаашаа ч харсан үргэлжсэн. Халуун салхи хүлээж алцад балгас хот харагдана. Хаан байна гэж Эвен босоод. Кян элсэн дундаас сэлбэс сулан ав. Түүний нийл ягаанууд сэрэмжилж гялалцав. Элсний далай хамгийн аюултай уюудын нэг. Энэ цаг хугацаа хэвэн биш. Гэнт элсэн доор хөдөлгөөн болов. Асар том хилэнцэд хорхой. Элсний хазуур нэртэй. Газар дорс үсрэн гарч ирв. Би энэ хоёртай сүүлний хатгуур нь гэрэлтэж байв. Тулаанд бэлнэ үү гэж Кян сэлмээ барив. Элсний хазуур буюу хилэнц хорхой. Хилэнц турхайн хатгуур хор цасдаг. Нэг л хатгуул бол 10 секундэд саажилттай болно. Айвас сэлмэр хатгуурыг тасдахад хилэнц тухраад элсэнд живэн дотгошоо орвоо. Тэд амьсны дараа алсаас нэгэн бүлэг хүмүүс ирж байхыг харав. Тэдний хувцас нь хар ягаан нүүрэндээ масктай. Тэд хинбэ гэж айван шинэ Кяны царай чангарлаа. Цагны хулгайчдын бүлэг. Тэд тоглогчдын цагийг хулгайж өөрсдийн амьдралыг уртсгадаг. Тэдний удирдагч бол Кайрос маш хүчрэгдээсэн. Хар хувцснууд тэднийг тойрж бүслэв. Тэдний дундаас нэгэн охин гарч ирвэ. Түүний үс нь мөнгөлөг, нүд нь алтан шар, гартаа элсэн цаг барьсан байв. Хоёр шин тоглогч гэж тэр энэ юмсгэлв. Би Сера, та нар цаг авах уу эсвэл хүчээр авах уу? Сера ба түүний дагалдагчд. Сера элсэн цагаа эргүүлэхэд Айван Кянаар хөдөлгөөнүүд аширсан. 3 хар хувцас тэдэн рүү дайрав. Кян нэгийг нь хуталж унахад Айван үлдсэн хоёрыг нь сэлмэр нэг нэгээр нь булбаа. Сера авалан элсэн цагаа дээш шидэд дараа авалзъя гэж яваад өгөө. Тэр гин талга болсон. Үлдсэн хар хувцснууд ч мөн утаамитагард алга боллоо. Кян гүн амьсгав. Тэд мартагдсан хотод нуугддаг. Бид тэнд очих ёстой. Цагны цамхаг. Тэд цагны цамхагт хүрвэ. Цамхаг нь эртний бөгөөд хананд нь олон цаг дүүжлэгдсэн. Хаалгыг нийтэл дотор нь өндөр настай хүн цагийн мастер Зёрон зогсож байв. Түүний нүд нь нэгэн цэнхэр нөгөө нь улаанаар гэрэлтэж байв. Та нар цаг хугацааны уулзвар дээр ирлээ гэж Зёрон хэлв. 3 хаалга, 3 сонголт. Цамхаг дотор 3 хаалга гарч ирвэ. Зүүн хаалга нь өнгөрсөн лөө Айваны бага насны гэр. Баруун хаалга нь ирээдүрөө тоглоомын хоцсон дараагийн ертөнц. Дунд хаалга нь одоо ертөнц рүү. Энэ мөчид тэдний зогсож буй газраа. Аль нь зөв бэ гэж Эван асуув. Зёрон нэмсгэлв. Цаг хугацааг өөрчлөх цорын ганц мөч бол одоо. Харин та нар одоог сонгох уу? Кян Яваны мөрөн дээр гараа тавив. Хамтдаа шийдэе. Тэд дунд хаалга руу орвоо. Хаалганы ард юу ч байсангүй. Зөвхөн толь. Толь дотор нь тэдний өөрсдийгөө л дүрс нарагдаж байв. Гэхдээ толь дах Айван Кян хоёр инээмсэглэж байв. Чи зөв сонголт хийлээ гэж Зёроны дуу сонсогдов. Одоо цагийн нутагт хүртлээ. Тэдний гарт нэг шил гэрэлтэг нунтаг гарч ирвэ. Мартагдсан хот. Цамхаас гарахад тэдний өмнө асар том хот балгас болон харагдав. Ханан дээр хуучин бичээсүүд, эвдэрсэн хөшөөнүүд. Гэхдээ энэ хотод хэн нэгэн амьдарч байв. Дэнлүүний гэрэл Хаяг Ясгийн. Тэд хотод ороход гинт нэгэн залуу гүн ирвэ. Тэр өндөр булчинлаг гартаа асар том сүх барьсан байв. Түүний цаанад сорив байсан ч болж нүд нь их илдэг байсан. Зогс, та нар хулгайчдыг тагнуулуу гэж тэр асууа. Үгүй ээ. Би тэдэнтэй тулгдсан гэж Кян хариулв. Залуу сүхэ болгоо түүний нэрийг Борис гэдэг нь байсан. Тэр тоглогч байсан. 2 дугаар үед 2 жил гацсан ажээ. Энэ цөөн тоглогч үлдсэн гэж Борис ирвэ. Харин дайснууд болон цагийн хулгайчдаас гадна Кайрос гэгч тэр өөр хүчрэг дайснуудыг удирддаг. Гэнэт агаар хөлцсөн мэт болов харанхуй сүүдэр тэдний иргэн тойронд ирэлтнэ. Тэд ирлээ гэж Борис сүхэ шанга барьва. Хар хувцснуудын бүлэглэл. Харанхуйгаас 7 хар хувцастан тоглогч гарч ирв. Тэдний нүд улаанаар гэрэлтэж байв. Тэдний юм Сера алхаж байсан бол түүний хажууд Кайрос цагийн хулгайчдын өндөрдөх зогсож байв. Кайрос өндөр турхай царай ясрахад тэр цагны гинжээр чимэглэгдсэн хар дээлэмссэн. Бид энэ хотын эзэд гэж Кайрос дуурав. Та нар цагаа өгөхгүй бол амьд гарахгүй. Тэдэнтэй хамт Рен хурдан хөдөлгөөнтэй хутга шиддэг хар хувцастай охин мөн Вортик аврах том биетэй газар хөдлөгдөх хүч чадалтай дайчин байв. Хар хувцснуудын довтлогоо. Рен Эвер 3 хутга шидэв.
Айван нэгийг сэлмээр хагалж, нэгийг нь бултаж, нэгийг нь мөрөнд нь хатгатлаа. Өвдөлт бодит байсан ч цус гарч байваа. Вортек газар дээр цохид газар хагарч Кян өнөө Борис түүнийг аварч сүхээр Вортекийн хуйгийг хагалсан. Сера 9 цагаа дахин эргүүлж цагийг удаашруулв. Гэхдээ энэ удаа Айван бэлэн байсан. Цагийн нунтгийг шийдэхэд нунтаг Сераны цагт тусаж цаг нь хагарч цагийн нөлөө алга болов. Киарос уурлан гарч ирв. Тэр гараа сунгахад Айваны бие агаарт хурж амьсгалан давчдаж эхлэв. Үх гэж Киарос шивнэв. Тэр мөчд Киарос руу сэлмээр дарж түүний гарыг зүслээ. Киарос хашгиран ухран Айван газар унав. Ухарлаа гэж Киарос тушаав. Ухрыг гэсэн байна. Хар авцнууд утаа металл болов. Гэхдээ Сера боцохтой Айван руу харж дараа уулзах чи өгсөн байх болно гэж шивнэ. Хорооноос мөнхийн харвал тэд хотын төв дэрв. Тэнд аврах том цагны дугуй эргэлдэж байв. Харин дугуйны өмнө асар том механизм хүн зогсож байв. Хорооноос түүний бие нь бүхэлдээ цаг, араа гинжир бүтсэн нүд нь хоёр том цаг, харин гар нь утга сэлэн болон хувирдаг. Эцсийн харвал гэж Борис хэлв. Хорооноос цагны дугуй хамгаалдаг. Үүнийг зогсоохгүйгээр 3 дугаар үеэ орохгүй. Хорооноос дуугар. Цаг хугацаа бол эзэн. Та нар түүний хүчийг хулгайлсан. Үүний төлөө өгөх болно. Хорооносын хүч чадал нэгдэн цагийн удаашрал бүх тоглогчд 3 дахин удаан хөдлөнө. Хоёрт нь цагийн түргэтгэл Хорооноос өөрөө 2 дахин хурдан хөдөлж 1 минутанд 12 удаа довтлоно. Гуравт нь цагийн хогцоо ижил 8 секунд нь 3 удаа давтагдана. Тоглогчд нэг үйлдэлийг 3 удаа хийх төрнө. Борис эхлээд довтлоо. Хорооноос түүний сүхийг гараараа барьж аваад хаяхад Борис хан мөргөж ухаангалтав. Кян хажуугаар нь ороод Хорооноос цагийг удаашруулж Кян бараг хөдөлж чадахгүй болов. Нурууны гол цагийг зогсоо гэж Кян хашгирав. Айван бослоо. Тэр гүйж Хорооноос түүнийг анзаарч гараа сунгав. Гэхдээ Айван хөвтөн гулсах хөдөлгөөнөөр гарны доогуур нь орж Хорооносын нуруунд дээр авирва. Гол цаг нь Хорооносын нурууны голд байв. Гэхдээ зөвхөн Хорооносын бүх биений цаг нэг хурдтай ирэх мөчтөл харагдана. Кян одоо хэдэн цагт гэж Айван хашгирва. Кян хан дээр цагийг харва. 3 минут өнгөрсөн. Дараагийн синхрончл 30 секундын дараа Айван тоолж гэлв. 30, 29, 28. Хорооноос түүний сэгсэрхийг завдав. Айван сэлмээрээ түүн дээр тогтож өөрийгөө хамгаалan бас тоолсоор байв. 3, 2, 1 одоо. Хорооносын бие дээрх бүх цаг нэгэн зэрэг тинг хийх дуу гарва. Гол цаг гэрэлтэн харагдав. Айван сэлмээ дүүлэн гол цаг руу хатгав. Шил агарч араа тарж Хорооноос хашгирв. Үгүй авраг механизмын хүн нуран онов. Цагны дугуй зогс дараа нь эсрэгч эргэж эхлэв. Хорооносын балгасан дундаас гэрэлтсэн түлхүр гарч ирэв. 3 дугаар үеийн хаалганы түлхүр. Борис сэргэж бослоо. Та нар яллаа. Би энд олон жил гацсан ч хинч Хорооноосыг ялж чадаагүй. Бидэнтэй хамт яв гэж Айван санал тавьсан. Борис толгоос гисрэв. Би чадахгүй. Энэ хотод өөр гацсан тоглогчд би тэднийг аврах ёстой. Харин чи 3 дугаар үеэд болгоомжтой яв. Тэнд Кайрос чамайг хүлээж байх болно. Сэр алсаас харанхуйд нуугдж байв. Тэрийн бүхний харсан түүний алтан нүдэнд айдас гайхшир холилдсон байв. Тэр хүү энгийн тоглогч биш гэж тэр дотроо бодов. Дараа нь харанхуй болж Айван Кэр хоёр гэрлийн туяанд автан 3 дугаар үеийг хөдлөлөө. За ингээд парт 1-ийг дуусгая. Удахгүй парт 2-ыг оруулаа.